Сайн байна уу? Намайг Хихтер Арайс гэдэг бөгөөд дараах видеон дээр би танд харуулах болно. Metatron 100 төхөөрөмж. Үйлдвэрлэгчийн вебсайтаас та үүнийг харж болно. Metatron 100 эсвэл Meta 100 програм хангамж. Үйлдвэрлэгчийн холбоосыг нээснээр та боломжтой болно. Төхөөрөмжийн зургийг олж авбал тэд чемоданыг харж болно. Сонсголын аппарат шиг хэлбэртэй мэдрэгч. Бид үйлдвэрлэгчийн вебсайтын төгсгөлд очиж веб хуудасны төгсгөлд та худалдан авахдаа юу хүлээж авах гэж байгаа талаар бичсэн болно. Metatron 100 төхөөрөмж. Та Metatron төхөөрөмжийг худалдаж авахдаа үүнийг хүлээн авах болно. Хантар хөнгөн цагаан чемодан, хайрцаг, мэдрэгч, хүний хувьд шилтэй ирдэг бөгөөд энд бид харж байна. Хоёр флаш диск. Мөнгөний диск энэ нь хөнгөн цагаан юм. Хэрэв та үүнийг порт руу хийвэл USB-д мэдээлэл алга. Энэ дагалдах хэрэгсэл нь машины түлхүүртэй адил. Түүнд нэгч байхгүй. Функц нь тийм биш юм. Мэдээлэл авч явах. Энэ дагалдах хэрэгсэл нь түүний функц, энэ хайрцагт байгаа нэмэлт хэрэгсэл, түүний функцийг зөвшөөрдөг. Програм хангамжийг эхлүүлэхийн тулд нөгөө нэг нь зүүн талд цэнхэр өнгөтэй. Энд програм хангамж ирдэг. Онд програм хангамжийг илгээхэд илүү их хязгаарлалт тавьдаг зарим улс оронд та хүлээн авахгүй. Цэнхэр өнгийн пендрайв, учир нь бид програм хангамжийг татаж авах файл болгон илгээх болно. Тэгээд энд байна. Хамгаалагчид. Өмнөх зүйл рүүгээ буцах юм бол бидэнд байгаа эдгээр хоёр хөтчүүд. Мөнгөлөг нь машины түлхүүртэй адил бөгөөд энэ нь програм хангамжийг эхлүүлэх боломжийг олгодог бөгөөд одоо би энд байна. Харуулахын тулд Metatron төхөөрөмж ирж би чемоданаас хөдөлж танд юу хүлээж авахыг харуулах болно. Өнөөдөр Италиас надаас асуусан асуултуудын нэг нь би түүнд вебсайтыг үзүүлж түүнд үзүүлв. Ялангуяа энэ зураг учир нь тэр надаас миний хүлээн авсан төхөөрөмжийг худалдаж авсан эсэхийг асуусан. Та хүлээж авах гэж байгаа. Тиймээс би одоо үүнийг энэ тэрийг харуулах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Бидэнд энд байна. Би энэ бүгдийг харуулах гэж байна. Гэхдээ шууд та нарт харуулах гэж байна. Тэд төхөөрөмжийг худалдаж авахдаа юу хүлээж авахыг хараарай. Энд бидэнд хайрцаг байна. Хайрцаг дотор чемодан байгаа тул эхний зөвлөмж бол энэ хайрцгийг бүү хай хадгалаарай. Учир нь хэрэв та аялах гэж байгаа бол энэ нь таныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Төхөөрөмж үүнийг хадгалж, үүнийг нэрлэх Metatron бичих. Гэхдээ та хэрэгтэй. Хайрцгийг хадгал. Ямар ч үед жишээлбэл хэрэв та гэр бүлийн гишүүндээ очиж эмчилгээ хийх гэж байгаа бол гэр бүлийн хүн чемодан харахын оронд нөхцөл байдал ямар ч байсан гадагшаа явах гэж байна. Энэ дагалдах хэрэгсэл нь агаартай, агаарын бөмбөлөг шиг жижиг бөмбөлгүүдтэй. Энэ нь бас байх ёстой. Үүнийг чемодандаа хадгал хогийн савнд бүү хай. Энэ нь маш чухал юм. Тэд гэр бүлийнхэнтэйгээ хамт амралтаараа нэг улсаас нөгөө улс руу онгоцоор аялах гэж байгаа бөгөөд тэд хүсэж байна. Эмчилгээ хийлгэхийн тулд төхөөрөмжийг өмс. Дараа нь тэдгээрийг байрлуулж хамгаалалт болж өгдөг. Цохих, унах, энэ нь зөөлөвч юм. Бид урагшлана, дараа нь бид урагшлана. Энд бид байна.
Дээшээ харж байгаа эсхийг шалгаарай. Учир нь чемоданыг хар, энэ таг байна. Дээш нь битгий онгойлгоорой, болгоомжтой байгаарай. Тийм л амттай байдаг. Чемоданыг онгойлгоод би элемент бүрийг харуулах болно. Эхлээд Metagender эсвэл Metatron Gender. Хэрэв та Metagender худалдаж авбал бид програм хангамжийг хүргэж өгөх боломжтой. Metatron Gender бид 2 програм хангамж байна. Ялгаа нь хамгийн бага. Энд бид ихний элементтэй байна. Энэ бол таны хүлээж авах зүйл юм. Одоо би танд кабелийг үзүүлэх болно. Энэ кабель нь үүнийг компьютерт холбодог. Мөн холболт нь маш энгийн. Би үүнийг холбох гэж байна. Энэ нь зөвхөн нэг байрлалтай. Алдаа бодлын гарах магадлал байхгүй. Ямар ч асуудал байхгүй. Үүнтэй холбоотой ямар ч хүндрэл гараагүй байна. Одоо резонансын аяга. Энд бидэнд маш чухал нэмэлт хэрэгсэл болох резонансын аяга байна. Гарын авалгад функцүүдийн тайлбар байдаг. Одоо би дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ энэ нь давхар функцтэй хэмжилтийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл энэ нь мэдээллийг барьж мэдрэгч шиг хэмжиж мэдээлэл илгээдэг. Энэ бол маш чухал. Та гарын авалгыг харж болно. Та миний суваг дээрх видеог үзэх боломжтой. Видеонуудыг хайж олоорой. Би тэдгээрийг хэлээр нь захиалсан. Тэнд та эдгээр бүх төхөөрөмжийн хэд хэдэн видеог үзэх болно. Тэдгээр нь юу болох, хэрхэн ашиглагддаг тухай асуултуудад хариулдаг. Мөн би илүү гүнзгий суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан нагсан түвшний сургалтуудтай. Миний өмнө ярьсан зүйл бол машины түлхүүртэй адил юм. Португалийн Яспед хийж уншихыг бүү оролдоорой. Энэ нь даалд байгаа тул танд ямар ч мэдээлэл байхгүй мэт санагдах шалтгааныг олж мэдхийг хичээ. Энэ нь машины түлхүүртэй адил бөгөөд энэ нь програм хангамжийг идэвхжүүлэх боломжийг олгодог. Та үүнд маш их анхаарал тавих хэрэгтэй. Чи үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Учир нь үүнгүүгээр програм хангамж ажиллахгүй. Тиймээс бид үүнийг энд үлдээх болно. Тэгээд одоо би резонансын аягны бичлэгийг гаргах гэж байна. Би биоиндукторыг гаргах гэж байна. Энд бид танилцуулга видео байна. Мөн ирэх өдөөн хатгасан видео онцлог. Автоматар тохируулна. Та эндээс харж болно. Автомат тохируулга. Толгойн хэмжээтэй хүмүүсийн хувьд энэ нь өөр юм. Жижиг, том толгойтой хүмүүс байдаг. Дараа нь тохируулга автоматар хийгддэг. Үүнийг гаргаж авахдаа үргэлж болгоомжтой ханд. Үргэлж яарах хэрэггүй. Энд та яарах хэрэггүй. Дараа нь бүх зүйлийг бариулт байлгахын тулд адилхан. Материаны ижил мөрүүдийг дагаж. Тиймээс төхөөрөмж нь илүү бат бөх байдаг. Хажууд нь зураг байна. Томруулж харна. Харцгаая. Та үүнийг тэнд харж болно. Тэнд байна. Тэнд байна. Энэ нь харагдах эсхийг харцгаая. Сая л тэнд харагдсан. Энд байна. Би харагдах болно. Энэ нь сонсголын аппарат хэлбэртэй дүрстэй адил юм. Тэгээд одоо резонансын аяга. Энд танилцуулга видео байна.
Компьютерийн кабель. Мөн резонансын аяга. Та резонансын аягийг харах хэрэгтэй. Энэ нь дээшээ сумтай. Сум. Үүнийг үргэлж 50 зохицуулах хэрэгтэй. Тайвширсан дарамт шахалт байхгүй. Үүнд нэвтрэх ганц л арга бий. Индукцийн видеоноос ялгаатай нь би үүнийг эргүүлж чадна. Тэр орж ирдэг. Холбох нь илүү хялбар. Энэ аяга бид дээшээ харж сумтай байх ёстой. Мөн сум дээш чиглэж байна. Тэгээд бид сум руу харж тэр даруй холбогддог. Өөр нэг зөвлөмж. Кабелийг гаргаж авахдаа тэдгээрийг тааруулж болохгүй. Ингэж буцааж ав. Гэхдээ хажуу тийшээ хөдөлж болохгүй. Аяга гаргах гэж байгаа бол аваад хайчихдаг. Хэрэв тэд үүнийг холбох гэж байгаа бол тэд түлхэж гэхдээ албадахгүйгээр. Тэгэхээр бидэнд танилцуулах видео байна. Резонансын аяга ба кабель. Энд байна. Өдөөгч видео. Резонансын аяга. Мөн кабель. Метатрон програм хангамжийн хувьд Метатрон төхөөрөмж ажиллах боломжтой. Бидэнд 2 USB порт хэрэгтэй. 2 USB порт. Мөн та Метатрон төхөөрөмжийг холбож болно. Компьютер дээр. Мөн дараагийн видеонууд дээр би танд үзүүлэх болно. Яаж холбогдож, яаж эхэлдэг вэ? Энд танд товчлуур байна. Үүнийг компьютерт холбосны дараа хийх нь чухал юм. Та товчлуур дээр дарахад гэрэл асах болно. Гэхдээ би үүнийг өөр видеогоор харуулах болно. Компьютерийн холболт. Програм хангамжийг хэрхэн суулгаж, програм хангамжийг хэрхэн эхлүүлж байна? Анхны анхаарлын анхны бичлэгийг хэрхэн бий болгох вэ? Хэрэв та Metatron handheld төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та энэ видеоны тайлбарыг харж болно. Тэд миний утасны дугаар имэйлийг олох болно. Та над руу бичиж болно. Бид 10 гаруй жилийн өмнө бид эдгээр эмчилгээг түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажилладаг эмч нарын бүлэг юм. Мөн бид олон оронд сургалт явуулж байна. Мөн бид хэлээр зохион байгуулагдсан эмчилгээний бүлгүүдтэй. Хэрэв та нэгдэхийг хүсвэл эдгээр бүлгүүд нээлттэй. Хэрэв та энэ төхөөрөмжтэй бусад эмч нартай нэгдэхийг хүсвэл надад бичээрэй. Тэд өөрсдийгөө танилцуулдаг. Тэд надад нэр, улс, хэлийг хэлдэг. Мөн бид тэдгээрийг үйлдвэрлэгчээс шууд авдаг WhatsApp групп дээр оруулдаг. Тиймээс тэд эдгээр төхөөрөмжтэй эмч нартай холбоо барьж болно. 10 гаруй жилийн өмнө би энэ компанид 10 гаруй жил ажиллаж байна. Би эдгээр төхөөрөмжүүдийг ашигладаг. Олон жилийн турш би үүнийг эмчилгээний төвд хэрэглэж байсан. Тэд эдгээр төхөөрөмжтэй бусад эмчилгээний эмч нартай холбоо тогтоох боломжтой болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.